Тэгэхээр бидний ярих гэдэг зүйл бол Монгол Улсын төсвийн институтийн судалгаа гэдэг. За энийг би жил гаруй өмнө хийсэн. Зарим зүйлийг нь нөгөө нөхцөл байдалтай хөвчлэн холбож ярина. Яагаад ийм судалгаа хийх болсон бэ гэдгийг ярихын өмнө хэдүүлээ. Энэ агуулга нэг юмрхүү. Удирдгал судалгааны асуудал орлог судлагдсан байдал яг л тэр чигээр нь яриад өгөрөө гэж өнөр хэлсэн учраас нэг өөрчлөөгүй. Тэгэхээр энэ хамгийн сүүлд нь би энэ төсвийн доктортой байдлын зөвлөл гэдэг миний одоо хамаарат байгаа нэг байгууллагын үйл ажиллагааг яг энэ институттай холбож ярих юм. Тэгэхээр ер нь яагаад ийм институт яриад байгаа юм бэ гэдэг ярьдаг л да. За төсвийн институт төр өмнө төсвийг ах судлаад тэгээ нэг докторт илсдэв. Тэгсэн чи төсвөр доктор хамгаална гэдэг. Бид яг ухаан үед бол хамгаалж гэж бодсонгүй хайцаа орчихсон. 20 жилийн дараа хамгаалахгүй. Тэгсэн чи асуудал яасан байсан бэ гэдэг л байгаа юм. Асуудал улам томорсон байсан, улам мужигэрсэн байсан, улам хүндрэлтэй болсон байсан. Бид нар нэг гүн юмруул яваад байгаа юм. Тэрийг нь яг үндэслэл болгоод нэг олон улсын валютын сан, Дэлхийн банк ингээл энэ budget partnership гэдэг энэ байгууллагууд юм янз бүрийн хэлдэм бидэнд дандаа. Танаа төсвийн хэлтод байдал чинь муу байна. Төсвийн хариуцлага чинь муу байна. Тийм ээ. Тэгээд дээрэс нь төсвийн үр дүн муу байна. Ингээд яриад. За зарим талаар та нар одоо ажиглахад Монгол улсын төсвөөр нэг баахан юм бид ярьдаг. Тийм учраас хэдүүлээ эхлээд төсвөгээд дараа нь би ийм сэдв хөөж ярих болсон шалтгаанаа хэлэх гэж орлоо. За төсвийг янз бүрээр л ярьж байна. Та нар төсөв гэвэл юу гэдэг? Ингээд нэг мөнгөөр илэрхийлэгдсэн нэг баахан орлого зардлын тоонууд байдаг. За тийм маягаар тодорхойлсон үнцийн дотор бий. Төсөв гэдэг нь хугацаанд зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нөөцийн хуваарлалт, эсвэл данс юмаа гэсэн хүн сая багш өгсөн тий. Тэгээд төсөв нь хууль түүний хэрэгжилтийг харуулсан нийгмийн өмчийн нөөц, орлого зардал бүхий үйл ажиллагааны үр дүнг харуулж байдаг гэдэг. Дураараа л ярьдаг. Би бол зүгээр арай өөрөөр харсан. Манай төсвийн тухай хууль дээр ч гэсэн нэг тийм юм бий. Монгол улсын төсөв гэдэг нь бол бид нар төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулсан. Энэ их сонио үг. Дээрээс нь тэр тодорхойлолтын дотор нь амлалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж байгаа юм. Тэр нь яг юу гэсэн үг юм мэдэхгүй. Би болохоор ингэж бодож байгаа нэг юмрх юмроо зохиосон. Төрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана. За ингэхээр хэдүүлээ төрийн тухай бодох болно. Яг ч нөхдүүд байдаг юм. Тэгэл төрийн онолууд ярьдаг шүү бид нар нийгмийн гэрээний онол монол гэдэг төр яах гэж байдаг. Үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана гэдэг нь манай төсвийн тухай хууль зодсон шиг зүгээр энэ төсвийн 33 их 80 юм уу 34 их 80-ийн зарлагыг санхүүжүүлэхийг л хэлээд байгаа юм уу? Тэгэхээр нэг юм сонин зөрүүтэй юмнууд яваад идэгэн. Тэгэхээр нийгмийн эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэх хэрэгтэй юм байна гэж. Төсөв бол мөнгөний бодлоготойгоо адилхан макро чигтэй. Төсөв мөнгөний бодлого нөгөө хажуугаар нь олон бодлого байж болно. Энэ хоёр том бодлого бол хоёулаа л нэг л чиглэл рүү өөр аргаар явж идэг гэж би хувьдаа ойлгодог юм. Тэгэхээр үр дүнд чиглэсэн үр дүнгийн зохис төлөвлөгөөл баймаар байгаа юм. Гэтэл өнөөг хүртэл Монгол улс та бүхэн сонсдог ер нь аль ч төлөвлөлтөн дээр бид нар энийг тавьдаг боловч хүрдэггүй юм аашаа. Эсвэл тавьж байгаа зүйл нь буруу юм уу? Өнөөдөр бид яг төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байгаа. 30 эдийн их 80 төгрөг зарцуулсан. Тэгээ өнөөдөр Монгол иргэдэд энэ Монголын нийгэмд эдийн засагт юу аваад ирсэн? Хажуугаар нь өвлийн төлөвлөгөө гэдээ бид нар бахын хэрэгжүүлсэн зарцсан. Хэдэн 10 их 80-аар нь жил болгон зарж байна да. Тэгэхээр тэрэн дээрээ би бол арай өөрөөр харъя үр дүн нийгмийн эдийн засгийн зорилтууд тэрийг л хэрэгжүүлмээр байгаа. Тэгэхээр бид юу нийгмийг яах гэж байгуулсан юм бэ? Хэний төлөө энэ нийгмийг байгуулсан гэдэг асуудал. Тэгэхээр зарим хүмүүс эдийн засаг Монгол улс гоё байна гэж ярьдаг тийм хүмүүс ч таарчсан уу? Хаврхан уу? Ярьж байгаа талбай хойгормоогоор ярина. Юу нэг гоё байгаа юм. Гэдэг нь их чухал. Тэгээд төсвийн зарлага цэвэр зээлээр 23 он хүртэл ингэж явсан. Одоо ингэж яваад. Төсвийн зарлага нь 30 эдийн их 80 болсон 26 оны төлөвлөлтөөр юм болчиход явж байгаа юм. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн дэслэх хувь нэг савлгаатай. Тэгэхээр бидний энэ төсвийн зарлагыг та бүхэн харуул 18 оноос хойш 9 их 80 байсан зарлага өнөөдөр 32 их 80 болсон байна да. Тэгэхээр энд яг энэний ард юу байгаа юм гэдэг. Миний гол хайсан зүйл нь бидний өмнө нь харахыг хичээж ирснээс арай өөрөөр харах гэж оролцсон юм. 1900 оноо 90 онд бид нар ингээд төлөвлөгөөт эдийн засгаас шилжсэн байна да. Тэгээд явж итэл макро эдийн засгийн зорилтууд ерөөсөө хангагдах болчихсон. Яагаад вэ? 2-3 л асуудал байгаа шүү дээ. Бидэнд нөөц дутсан юм уу? Бидэнд менежмент дутсан юм уу? Засаглал дутсан юм уу гэсэн асуудал байгаа шүү дээ. Миний бодоод байгаа дүгнэлт бол 2000 оноос хойш бид нар нөөцөр бол их дутагдаагүй л гэж ойлгодог.
нөөцийн хувьд их дутагдаагүй. Бид нар энэ төсөв зарцуулж байгаа мөнгө л их байгаа юм. Тэгээд зарлагын бүтцэн ч их сонирм. Урсгал зардал нэлээд дангаачихсан тий. Тэгээд ингээд асуудлуудыг хараад тахаар мөнгө зарцуулаад байдаг. Урдэн байдаггүй. Дээрэс нь хууль эрх зүйн орчныг байнга л өөрчлөн солино. Урдэн байдаггүй. Урдэн байдаггүй гэдэг нь бол мэдээж хэрэг өөрчлөлтүүдийг огт үгүйсгээгүй. Гэхдээ би төсвийн тоо нэмэгдэхээсээ илүү Монгол Улсын ядуурл, боловсрол эрүүл мэнд төрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, нийгмийн боловсрол сайжрах, нийгмийн эрүүл мэнд сайжрах тухай би бодоод байгаа. Тэрээс өөр хэмжүүрээр би эзэж хэмжихгүй гэж. GDP-ийн 7% 8% надад их сонирн биш байна. Нөгөө 30% ядуурлаасаа хэдийг нь гаргаад тавьчихсан юм. Байхгүй шүү дээ. Сүүлийн 10 жил 30% ядууртай яваад идэг зөвлөлт бол байт юм. Гэтэл нөгөө төсөн мөсвийн тоон ингээд өсөд идэг гэж ингэж харж байгаа юм. За тэгээд зарлагын өсөлт мөсөлт өндөрлөлтөө. Тэгээд дараагийн нэг зүйлийг нь ажиглахад дараагийн нэг алдаа нь миний ойлгосноор энэ юм 2016 оны эдийн засгийн өсөлтийг 2014 онд анх таамаглаж эхэлдэг юм Монгол улс төсвийн тогтолцоогоор. Тэ? Нэг 3 жилийн дунд хугацааны төсвөөр мэдээлгээ ярьдаг шүү дээ. 2014 оныхыг оруулж ирэхдээ бид нар 15 6 он гэж оруулж ирдэг байна. 3 жилийн алсын харааг ажиглаа хэдүүлээ. 14.6 гэж оруулж ирсэн. За намар нь магадгүй төсвөө нэмэхийн тулд GDP-ийн тоог жоох өсгөх юм уу хаашийн те. Тэгээ явсаар байсан 14 онд дууссан ингээд 15 он руу орсон. Ингээд цаашаа явсараад 16 оны 9 сарын 9 зүйлд 1.3 руу бууж байгаа. 3 жилийн дотор макро эдийн засгийг харсан алсын хараа ингэж өөрчлөж байгаа юм л да. Тэ? Тэгээд дараагийнх нь баган дээр бид нар зураг дээр бид хэдүүлээ харж байгаа зүйл нь дотоодын нийт бүтээгдэхүүний таамагласан бодит гүйцэтгэлийн зөрүү бас асар өндөр байд. Заримдаа нийцж байгаа ойролцоо бий. Тэгээ ингээд зүгээр олон жилийн динамикийг харах юм бол бид өөдрөгийн араас өөдрөг таамаглаж, гутрангийн араас гутранг л таамаглалт юм байлээ. Тэгэхээр ер нь бидэрт таамаглалын чадвар нь дутах юм уу яах? Манай өнөр бол сайн мэдж байна. Энэ дэр яах хэрэгтэй те. Энэ дэр загвар ашиглаж болж байгаа те. Дээрээс нь эсвэл бид нар өөрснийхөө мэдрэмжээр таамаглаж болж байна. Тэгэд энэ асуудал руу орсон одоо яг энэ саяны асуудлууд ингэж байгаад байгаа юм. 20 жил 30 жил байгаа юм. Монгол улсын төсөв томруулдаг. Тэгээ боловсрол ямар байгаа юм мэдгүй. Эрүүл мэндийн бүхэл үзүүлэлтүүдээр бид хойш барьж байна те. Нөгөө нэг хамгийн хүнд өвчнүүдээр бид дэлхийд эхний 5-д явж байна шүү дээ. Зармаар нь дэргүүлсэн. Тэгэхээр энд юу болоод байгаа гэдэг. Тэгэхээр би бол ингэж бодохгүй. Ингээл энэ ах нарыг л бодно шүү дээ. Тэ? Адам бол ингэ хэлсэн байдаг. Ягаад Адамынхаар болохгүй гэдэг. Тэгэхээр бид альгүйр нь явж байгаа яг одоо тэ. Улс төрийн спектрээр харах юм бол бид нар энэ хоёрын дунд тугаадах шиг байна. Нөгөө тэр цаатлын захалтай хүн энэ хоёрын дунд. Тэгэхээр Маркс, Кейнс хоёрын дунд яваад байгаа мó хаашаа. Би бол цаашаа яваад байгаа мó гэж харж. Сүүлийн үед нэмэрхүү ажиглалаа. Тэгэхээр мэдээ чөлөө зах зээлийн эдийн засаг төр бүхнийг хийн эсвэл төрийн оролцоотой гэдэг тийм. Ийм 3 зам байгаа. Кейнс төрийн оролцоотойг санал болгосноор 2 томхон үүрэг гүйцэтгсэн гэж би хувьдаа боддог. Тэгээ төр бол оролцох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн нь бол бас тодорхой хэмжээгээр алдаа юм шиг. Тэгэхээр төрийн оролцоо гэдгийг бид яаж ойлгох вэ? Кейнс юу гэж хэлсэн бэ гэдгийг харьцуулах юм бол энэ хүн их тийм мэдээж том хүн учраас би шүүмжлэх нь хаашаа ингэхтэй алдаа нэг том байхгүй. Харин оролцоо гэдгийг өнөөдөр бид өөрөөр ойлгож байгаа шиг байна гэдгийг дөр бодож байна. Тэгэхээр Кейнсийн төр 30-аад оны үе бол хямрал болцсон. Хямрал эдийн засгийн хямрал болохоос гадна зах зээл өөрийгөө удирдах чадхаа болонгот нь нөгөө талын онол руу дэлхийд тэр чигээр явсан. Аз явсан, Европ явсан. Коммунист эдийн засагч давмгаалаад эхэлсэн. Тэгэхээр би нөхрийн гавьяаг бол тэгж боддог. Дэлхийн коммунист эдийн засгаар гулсахаас бас хамгаалсан юм байна. Завсрын шинжлэлээр чанартай онол гаргаад өгсөн ба шүү дээ. Солонгос, Хятад бүгдээрээ улаарсан. Бүгдээрээ коммунизм бүтээн хүм бүхэн тэгшэрхтэй сайхан амьдардаг тэр нийгмийг бий болгоно. Утоп байх л та. Гэдэггүй. Тэгээ Марксыг бол мэдээж мундаг хүн гэдгийг нь зөвлөн зөвшөөрнө. Гэхдээ онлын зарим гаргалгаанууд нь их сонин те. Заавал ангийн дэмжлэгийн үр дүнд асуудлыг шийднэ гэж байна. Дарлагдсан ард түмэн дарлсан баячуудыг нухалж гарч ирснээрээ тэгэд яаж үнэхээр сайн сайхан нийгмийг байгуулах гэдэг юм бэ гэдгийг нь бол би гайхаж байна. Тэгээ нэг дарлагдсан хэсэг байсан ба шүү дээ. Дарлаж байгаа гэж бодож байгаа нэг хэсэг байна. Тэгээд нөгөөдөлийгээ дарж гарч ирээд барин цолигдонгуудаа бүгд их ширхтээ нийгэм рүү шилжиж. Яг хөө байж болохгүй юу те.
За энэ нь гол санаа. За энэ нэг нөхөр байгаа. Хэн блэ өнөрөө Альфред Маршалман те. Нөхөр ингэдэ одоо би дараагийн хэсэг рүү авах. Тэгэхээр бид нар өнөөдөр дандаа л ингээ Кенси он зарим хүмүүс бол өөрийнхөө дэн дээр бараг зургийг наацчих уу. Би чинь Кенс чинь болохоор би чинь монитор гарна штэ гэл ингээл ярьдаг. Тэр бас тийм юм байж ёстой ч юм уу ч мэдхгүй. Гэхдээ бид нар ингээл макро эдийн засгийн онолууд яриад төрийн оролцоотой оролцоогүй гэл яриад явсан. Эдгээр дандаа нөөцийн эдийн засаг ярьсан. Тэ? Магадгүй бол одоо хүн төрөлхтөн эдийн засгийн онолоос шилжих ёстой юм болов уу гэж би өөртөө бодож байгаа юм. Нөөцийн эдийн засаг 200 жилийн өмнө хүмүүс ямар байсан? Тэ? 200 жилийн өмнө хамгийн өндөр хөгжилтэй Англи улсад хүн өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд 14-өөс 16 цаг ажиллаж байгаа. Тийм ээ? Нөгөө үйлдвэрлэлийн хувьсгал гэдгийг бид. Гэхдээ үйлдвэрлэлийн хувьсгал төр ч гэсэн арай өөр юм бодож бас болно. Хүмүүс үйлдвэрлэлийн хувьсгал нэхэмлийн машин, уурын машин гэж ярьдаг шүү дээ. Би болохоор эсрэгээр нь гэхдээ нийт дэлхийн нийтрийн хөлөнд зөвшөөрч байгаа шахуу зүйл төр би сөрөг санал хэлэхгүй зүгээр миний хаяа боддог зүйл нь бол энэ бол үжил санааны шинжилгээний хувьсгал байсан юм байна л гэж боддгийг. Та нар харах юм бол үйлчлэлийн харуул 2 хэдэн мянган жил шашин шинжилгээний дээр байсан. Яг тэр үе шинжилгээнд гарч ирсэн. Тэгээ тэрнээс хойш өндөр төхний амьдрал сайжрал нөөцийг бол бид нар хангалттай хийж чадж шít. Өнөөдөр дэлхийн нийт нөөцийг жигд өстой нөгөө нөхөр хэлснээр жигд хуваах юм бол хүмүүс өсөглөн хуулийн байхгүй. 120 их 80-ыг бид хийж 8 тэрбум гаруй үнэтэй. Нэг хүнд ногч GDP чөлөөтэй 10 хэдэн мянган доллар байгаа үстэй тий. Тэр үед хэд байсан? Их бага байсан. Тэнгуут энэ үе хүртэл одоо заримдаа социализмын үеийн хүмүүс ярьдаг улс төр эдийн засгийн ухаан гэж заадаг байсан. Тэ? Улс төрөөс эдийн засгийг огт салгаж болохгүй мэнэ л гэдэг байгаа шүү дээ. Нөхөр шинжилгээний том ач холбогдолтой зүйл хийчих шиг болж байгаа эдгээр 900-аад оны үеэр улс төр эдийн засгийг тусна гаргаад экономик гэдэг шинэ салбар гаргаад ирэхгүй. Одоо тэгэхээр энд Монгол улсад хэн байгаа? Улс төрөө мэдхгүй. Бахан эдийн засагчид төсвийг тэгэх ёстой, ингэх ёстой, ингэвэр гэдэг. Би ч гэсэн тэгж явж байгаа ишээ алтрахгүй. Их ярьжсэн тий. Төсвийг ингэвэр мөнгөний бодлогоо тэгчүүл яасан юм гэл. Тэгвэл ажилгууд буурчих юм шүү гэж ярьж. Гэтэл нөхрийн энэ тэр шилхооны ач холбогдол нь өндөр боловч нөгөө талд нь эдийн засгийг бас бүр мэдхгүй улс төрчид Монгол улсыг зөксөлж эхэлж байна да. Тэр энэ хоёрыг яаж холбох юм бэ гэдэг. Тэгээ би нэг явж байгаад нэг юм руу орохгүй. Нэг ийм онол руу орсон. Нөгөө ах юм зураг байхгүй болчихно. Байхгүй шүү дээ. Тэр Douglas Cecil North гэдэг юм байна. Институтийн эдийн засаг, шинэ институтийн эдийн засаг гэл ном багад. Тэр нь бид нар түрүүний эдийн засгийн онолууд маань дандаа л нөөцийг ярьдаг. Бид нэг хүнд ногдох их болгох ёстой. Ажилтныг өгөх ёстой. Тэгээ ажилтаа болгох ёстой. Бид 36 жил ярьлаа шүү дээ. Хувийн хвшлийг дэмжсэн эдийн засагтай, хувийн хвшил суурьтай эдийн засагтай, төрийн оролцоо бага. Бидний аман дээр ярьсан зүйл бол их олон. Тэгвэл яагаад бид нар аман дээр яриад байгаа мөртлөө бид хийж чадахгүй юм. Сингапурын, Норвегийн, дэлхийн шилдэг улсуудын дуршлаг гэдэг юмыг бид нар хангалттай явж судалдаг. 108 удаа хаанхыг очиж үзсэн билээ. Тэ? Норвегийг бол үзсэн. Норвег бол бидний анх судалж эхэлж байхад хэдэн зуун тэрбум байлуу да. Тэ? Одоо ч их 80-аар хэмжигдэх том сан болчихсон байдаг. Ямасекийг бид их олон харсан гэж ярьдаг. Тэгээд би одоо ингээл хөгжлийн төлөвлөгөө эднэр дээр бид нар ингээл хараад идэг. Гэтэл бид нар яагаад ярьчихад за магадгүй төлөвлөгөөн дээр тусахчаад хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Жишээ нь 14 мега төсөл Улаанбаатар хотын 20 хэдэн мега төсөл яриад шүү дээ. За туул урдны зам ч юм уу те. Би бол зүгээр төсөл дээр чадахгүй л гэж. Учир нь чадах засаглал бидэнд байгаа юм уу? Авилга хэл ахуулаас ангид тэ. Тэгэхээр нөөцийг бид яриад байсан боловч хүнийг ажилтаа болгох, хүнийг орлоготой болгох, ядуурлаас гаргах зүйлийг нөгөө үдэн өмнөх онлын дагуу бид яриад ирсэн байна. Гэхдээ бид нар энэнийхээ андгоорт бас явж чадаагүй. Тодорхой хэсгүүд дээр миний ойлгож байгаагаар бол Монгол улсад энэгээр шийдэх асуудал бий, тэргээр шийдэх асуудал бий, энд шийдэх асуудал бий. Тийм ээ? Маркс онлоор ч гэсэн шийдэн. За энийг бол хөлзөл үед хүмүүс их зөрөгтэй ярьж чадхаа байсан бох. Марксыг ярил би ямар болчих вүлээ? Коммунист болчихно гэж бодоод харах юм. Гэхдээ онлайн ойлгол бас их өөр янз бүрийн юм бий яхаа. Тэ? Жохон заримдаа энэ өөрөө их тийм бэлэг танхаа хүн байсан бол та хорц санаанууд гаргадаг байсан бол та тий. Одоо би болохоор эсрэгээр нь ярих гэж оролдохгүй. Бид угаасаа чадахгүй байгаа нь шалтгааныг нь хай. Тэр нь институт засаглал юм байна гэд.
Тэгэл ийшээ орж байгаа юм. Институт гэж яг юу юм бэ? За институт гэдэг бол нөгөө өмнөх школоосоо бид нар аваад ирсэн байгууллагыг хэлнэ л гэж ярьдаг те. А гэхдээ биш юм шиг байлээ. Байгууллал болж таарах юм шиг байлээ. За цэвэрхэн тайлбар тал дээр үлээ байгууллал гэдэг нь бол улс төр эдийн засаг соёл нийгмийн зохицыг хэлнэ гэж байна. Тийм ээ. Тэгэхээр институт гэдэг бол нөхрийн тодорхойлсноор бол институт гэдэг нь за бидний ярьдаг нэг transaction cost бидэрт ойлгомжтой юм зүйл ба шүү дээ. Маш ойлгомжгүй. Маргааш юу болох гэж байгаа юм? Төрийн тендерт би орвол яах юм? Яалчгүй авилгатай тулах юм уу те? Авилгыг нөхгүй бол би томрохгүй юм уу? Эсвэл дараа жилийн төлөвлөсөн ажлууд явах юм уу? Бидний юмнууд хууль эрх зүйн тогтвортой байх юм уу? Гадаад өрн оруулагч бодоход дотоодын биднэрт таамаглашгүй ирээдүйд дандаа багт. Тэгэхээр шинэ transaction cost ч өсөд нийгмийн харилцаанд хүндрэл үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр нөхрийн институцийн онлоо гол тайлбарлах гэж оролцсон зүйл нь энэ костыг багасгах юм байна. Тунгалаг, эрүүл төртэй, сайн зөв хуультай, шударга шүүхтэй, тийм ээ. Бүх зүйл нь сайхан болчих юм бол хүмүүс тэр өндөр хөгжилтэй орнууд, хогийн хэдэн орнууд, Сингапур эднэр шиг байж болох юм байна. Тэ бүх индексүүд нь гоё өндөр болцсон, өрсөлдөх чадвар нь ч өндөр болох юм байна гэдэг рүү л явж байгаа юм. Тэгэхээр гол нь арай өөр өнцгөөс хараад харилцаа шилжилтийн зардал хэмжээ хязгаар гэдэг. Тэгээ энийг бид төсөв дээр буулгах гэж оролдсон юм. Төсвийн институт гэж ярьдаг. 90-ад оноос л дэлхийн банк дээр хүчтэй ярьсан юм билээ л дээ. Төсвийн институтыг яах юм бэ? Төсвийг яаж бид шийдэх юм? Эхлээл тус-тусд нь хараад эрх мэдэл, хариуцлага гэж институтын иж бүрдэх хэсгүүдийг тусад нь харах гэж оролдсон. Тэгээд 96 оноос хойш институтыг бүрэлдэхүүнтэй байлгах гэж оролдсоод 2010 оны хавцаагаас эхлээд институтыг зохицоор нь үнддэг юм схемүүдийг гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр бидний гол зорилго бол юу байсан юм бэ? Ерөөсөө институт нь юу ямар байгаа юм бэ гэдгийг үнэлэхээс энэ бол дандаа Монгол улсыг л үнэлж байгаа асуудал гэж би бол хувьдаа харж энэ ажлыг хийсэн. Төсвийг харчих юм бол төсөл рүү энд юм байгаа юм чинь тэнд юм байгаа гэж явах гэдэг шүү дээ. Институтыг хаанаас засч эхлэх ёстой юм бэ гэдгийг би бас дараа нь бодох гэж оролдсон. Тэгэхээр институт гэдгээ дахиад хэдүүлээ ярихад институтыг судлана гэдэг нь за гурван тодорхойлт байж байгаа юм. Институтыг судлана гэдэг зүйл нь бол их олон янзаар таамаглагдаж байна. Тэгэхээр энэ институт гэдэг зүйл ингээд олон янзаар төсвийн институт гэдэг дотор ингээд бүх юм л багтж байгаа юм. Төсвийг яавал сайн болгох вэ гэдэгтэй холбоотой бүх зүйлийг нэгтгэж юм бол чинь ёс суртахуун гэж юу юм бэ гэж асуулт байдаг шүү дээ. Өнөөдөр бид нар ёс зүй, ёс суртахууны аль нь том юм гэж ярьдаг. Би болохоор ёс суртахуун нь байх юм байна гэдэг боддог. Ёс зүй бол ёс суртахуун байж би болдог зүйл юм байна уу гэж хардаг. Гэтэл хүмүүс ёс зүйтэй байж ёс суртахуунлаг байна гэж тийм хувилбарууд их олон ярьдаг. Тэрнтэй адилхан институт байхын тулд эерэг тадууд ёс суртахуун гэдгийг миний ойлгодгоор бол хүмүүний хамгийн сайн сайхан чанаруудын нэгдлийг ёс суртахуун гэнэ. Тэр олон сайн сайхан чанарууд тэр хүмүүнд зохицолцсон бол тэр хүнээс дандаа эерэг үйлдэлүүд гарна, дандаа бусдын төлөө үйлдэлүүд гарна, шударга бус, зүй бус, үнэн биш гэдэг ийм үгнүүд тэр хэмжигдэх зүйл тэндээс гарахгүй л гэж. Тэгэхээр өнөөдрийн Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийг би институтын дороотолтой холбож тайлбарлах хэрэгтэй байна л. Мөнгө байна уу? Байна. Байлгаж болох уу? Болгоно. Мөнгө нэмж өгөөд байхад дороотдаг айл байж болох уу? Нэг дампуу нөхөртэй эсвэл их шуналтай үрэлгэн эмэгтэй байж болно да. Заавал мө ирчүүдээ дандаа муулж яах вэ? Тэ? Цөө энд ч гэсэн цөөнх байх шиг шүү дээ. Нөгөө мэд гурван маань энэ болон руу сууц. Эний дэнгээ бүслээд суудчихсан. Тэгэхээр тэгэх юм бол өгөх нь мөрөдө тоглолцдог те. Яаж мөнгө олсон тэгэл байхгүй. Байж болно. Тэр шиг л болчиход байх шиг санагдаад байгаа юм. Төсвийг яг бүр нарийн задлаад харах юм бол олон асуудал бий л дээ. Тэгэхээр энэ олон сайн сайхан зүйлийг дүрм журмтай хариуцлагатай хараат бусаар хяналтыг байгуулахтай төсвийн шинжилгээний зөв бодлоготой одоо сүүлийн үед бид нар үр дүнд чиглэсэн төсөв гэж яриад байна шүү дээ. Үр дүнд чиглэсэн төсвийг үр ашигтайгаар хийвэл зүгээр юм болов уу гэж би бодож байгаа юм. Үр ашигтай төлөвлөх, үр дүн гаргахад чиглэж болно. Жишээ нь менежмент төр нэг сонин үг хэлдэг те. Зөв юмыг хийх үү? Юмыг зөв хийх үү гэдэг. Гэхдээ яагаад зөв юмыг зөв хийж болдоггүй юм? Тэгэхээр энэ судлагдахын тулд энэ хоёрыг ялгаж харуулах гэдэг шүү дээ. Манай макро эдийн засгч бас сонин зүйл бий. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангана. Би энийг 92 онд анх сонссон юм.
Одоо яг 34 дахь жилдээ гайхаж байгаа. Тэ? Энэ яг үнэн юм уу? Гэхдээ бүгдээрээ 100 гаруй жил заачаар би одоо ялтаач. Тэгэхээр институт дээр ингэдэг байна. Төсвийн институт гэдэг зүйлийг ярихдаа нэгдүгээр ноорт болохоор өөрөө хүмүүсийн зохиосон дүрм журам гэж хэлж байгаа. Гэхдээ бүр тэрнтэйг баг өөрөө зөрчилдөнө. Хэрвээ институтыг зөв олж харах юм бол улс орны түүх, хөгжил, уламжлал, ёс заншил бөгөөд тэр зарим бэлэгдэл, тэ шашин шүтлэг тэр бүгдтэй нь холбож харахгүй бол болохгүй гэж хэлж байгаа. Дэлхийн банк болохоор арай өөрөөр харах гээд тэр дүрм журмаас чинь гадна тэрийг нь хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг институт гэнэ. Энэ хоёр чинь нэгдчихэж үр дүн гаргаад байгаа юм биш үү гэдэг тал руу нь харж байгаа юм. Тэгэхээр институт гэдэгт бол албан болон албан бус институт хамаарна гэж үзээд байгаа. Тэгэхээр одоо Монголд их сони институтууд биш үү? Нутгийн зөвлөл юм уу? Тэм бүхийн холбоо, уяачдын холбоо асар нүдтэй. Тэ? Тэгээд за дээрэс нь нөгөө ямар холбоо төрийн бус байгууллагууд ч үлээ. Тэгэхээр нийгэм яхаар ийм байгууллагууд ихэд нөлөөлөнд орд юм бэ гэдэг асуудал байна, тэ? Тэгэхээр яг үгүй институтыг төсвийн институт талаас нь тэгэхээр институт засаглал хоёр өөр юм гэж үзэх гэдэг нь шүү дээ. Гэхдээ сайн институт бүрдээгүй цагт бол сайн засаглалын тухай бид мөрөөдөд чирэггүй. Учир нь миний бодож байгаагаар дахин хэлэхэд Монгол улсын өнөөдрийн энэ бидний яриад байгаа за эерэг зүйлсийн өгөсөхгүй бас тийм ээ бидэнд эерэг зүйлс би арчлаар бид нар улс төр нийгмийн талын тэр асар олон ололтууд гайхамшигт үнцнүүдийг олж авч чадсан. Харамсалтай нь эдийн засгийн ололтууд дээр бид нар үнэхээр хоцорчод байгаа юм. Тэгэхээр энийг яаж олж авах вэ гэдэг нь бол нөөцөөс хамаарахгүй юм шиг. За төсвийн бодлого. Тэгэхээр би бол ингэж бодсон юм. Төсвийн бодлого байдаг юм байна. Эрх зүйн орчин байдаг юм байна. Тэрний хэрэгжилт байдаг юм байна. Тэгэхээр Дэлхийн банк болон IMF-ийн хийсэн судалгаанууд бол дандаа юурийн үнэлчихсэн байдаг. Энд дээр жоохон ялгаа гарах гэж оролцсон л тэр нэг зүйтэй зүйл хийгээгүй. Тэр нь болохоор Монгол улсын хууль эрх зүйн орчин дүрм журмуудыг харж байгаа юм байгаа юм байна. Төсвийн доктортой байдлын зөвлөл байгаа юм байна. Хөндлөнгийн хяналтын аудит байгаа юм байна. Гэдгээр нь үнэлж. Тэрнийх нь хуулийн бүрэн эрх нь юм байдаг юм байна. Тэгж үнэхээр алдаа гарч байгаа гэж би бодохгүй юм. За тэгэхээр албан болон албан бус институтын хувьд ер нь цаашаа энийг хэдүүлээд судлал төрөний сошиал орчинд дагах байгаад байгаа албан бус институт хүчтэй хөгжиж байна шүү дээ. Тэгэхээр хэн ард түмний мөнгөн дээр давуу эрх олж авсан нь буцаад ард түмний мөнгөөр ард түмнийг удирдах эхэлж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр албан бус институтыг би судалж дийлэхгүй юм байна гэж. Тэ? Энэ төсвийн ард яг хуулийн дээр бичснээс гадна хичнээн зүйл нөлөөлдөг юм. Ханцууд доторх 8 байд юм уу юу? Тэрийг бол би илрүүлж чадахгүй. Гэхдээ яваа цаашдаа бол бид нар энэ албан бус институтууд яагаад Монголын ихэнх зүйлийг шийдэд байна вэ гэдгийг л олж харах хэрэгтэй. Тэгэнгүүт албан институт нь тэрнээсээ болоод ажиллахгүй болчиход байгааг л харах. Хуулийг биелүүлэхгүй байгаа шүү дээ. Хууль засаглахгүй байгаа шүү дээ Монголд. Тэ? Тэгэхээр миний бодол бол энэ нөхдүүдийг бүрэн нарийн судалдаггүй маа гэхэд энэ шараар байгаа нөхдүүдийг яагаад ийм нөхдүүд ингэ гараад ирвэ гэдгийг л мэдээж байхыг бол үгүйсэхгүй. Нөлөөлөл нь зүй ёсны л буюу нөгөө эерэг байх ёстой үсттэй. Тэрээс төрийн бос байгууллагыг хорихгүй тийм холбоо байгуулахыг нэрч болохгүй. Энэ бол бидний сонгоо авсан нийгмийн онцлог. Тэгэхээр би бол албан талд нь ажиллах гэж оролдоод тэгээд тодорхой нэг 2-3 аргаар үнэлэх гэж үзсэн. Цаг хугацааны хувьд ингээд 2010-аас 23 авсан. За 23-аас хойш хоног бол би та нар сонирхол чөлөөтэй хариулах боломжтой гэж найдаж байна. Тэгээ хууль эрх зүй бодлого тэгээ байгууллагуудын хувьд нэг үндсэн гол төсвийн харилцаанд орцдог байгууллагууд төр явсан. Тэгэхээр институтыг яаж олж харах юм бэ гэдэг зүйлээ бол би хувьдаа харахтаа за хууль эрх зүйн орчиндөө бид юу гэсэн тэ? Тэр нь яг хэрэгждэг юм уу юу? Хэрэгжээд үр дүн байд юм уу юу гэдэг ийм зүйл рүү дамжиж харах гэж оролцсон. Ялангуяа эхний хоёр дээр нь илүү төвлөрч байгаа юм. Тэгэхээр эндээс хэдүүлээ цаашаа яг судалгаар руу орохоос өмнө арга зүйд нөлөг орохоос өмнө 2-3 зүйл дээр үсэд баримтлалын хувьд цаашаа явахын өмнө шийдсэн зүйл нь нэгдүгээр төсөв гэдэг бол тийм ээ төрийн чиг үүрэг. Тэгэхээр төр хэдэн үүрэгтэй юм. За 3-4 үүрэг бүрэн ажил эрхлэлттэй сайн сайхан амьдралыг бий болгох тий ажилгүйдлийг бууруулах. Ер нь бол энэ төр байгаа гэдэг зүйл мэдээж төр байхгүй тухай ярих юм бол би байх ёстой гэдэг талд нь байна. Мэдээж төр байхгүйгээр явахгүй байх. Гэхдээ төр байгаагийн үр дүн нь
Зөвхөн түр байгаагаараа биш түр юу хийсэн бэ гэдгээр л хэмжигдэх хэрэгтэй байна. Чинь хэрвээ тэгж харддаг бол манай улс төрийн намууд ард түмний төлөө бодцоо сайн зүйлийг хийгээд дараагийн сонгуультай ялах тэр замыг л улс төрийн намууд сонгосон. Тэр зам дээр улс төрийн намууд эргэлтгүй зогссон. Тэр замыг хэрэгжүүлж чадах хүмүүсийг ард түмэн рүү илгээсэн тэгээд эргээд маш сайн их хурл маш сайн засгийн газар тогтдог тийм тогтцооны үед харах гэдэг. Тэгэхээр төсөв гэдэг бол яг энэ төрийн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үр дүн, нийгмийн эдийн засгийн үр дүнг биднэрт авчрах хэрэгтэй. Ажилгүйд буурсан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн сайжирсан байх хэрэгтэй. Авилгын индекс нь буурсан байх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ утгаар нь харвал миний бодоод байгаа утгаар харвал Монгол улс урагшилж байна уу үгүй юу гэдэг асуудал бас баг хөндөгдөнө. Та нараас асууя л да. Бид хөгжиж байгаа мó хөгжихгүй юм уу? Бид хөгжиж байгаа мó? Үнэн үү? Хөгжил гэж яг юу юм? Гэдгээл ярих юм бол зохиолын юм ярьж болно шүү дээ. Би бол зарим талаасаа бид үгүй байгаа юм байна гэж боддог. Тэгээд яг ингээд бодлогуудыг үнэлэх гэж оролдсон. Тэгхцээ орчны үнэтэй. За тэгээд институтаа шинжилж үнэлсэн. Нэг хоёр арга байсан юм. Яг хөдөлгөөний банк IMF эднэр ашигладаг. Тэр хоёр дахь аргыг нь тэр эднэр болохоор ингээд төсвийн институтад багтаж болох бүх зүйлсийг багтаж байгаа тэднийг тус тусны хэмжээд байгаа байхгүй. Ерөнхийдөө тус тустай юм байна гэдэг. Тэгэхээр эндээс хамгийн гол зүйл нь хоёр дахь арга дээр нь илүү төвлөрөө тийшээ илүү ач холбогдол өгөх зүйтэй гэж үзсэн. Төлөвлөлт тохиролцоо, улс төрийн тохиролцоо болон төлөвлөлт энэ шатлсан үйл ажиллагаа дүрм эхний арга ч гэсэн бол доктортой найдвартай байдал, ойлгомжтой байдал, ил тод байдал. Энэ зүйлүүдийг л бид нар эхлээд ойлгоод энийгээ зөв хэрэгжүүлчих юм бол институт бүрдчихнэ гэх гээд ш. Жишээ нь энэ дундаас асуулт доктортой найдвартай байдал гэж яг юу юм бэ? Жишээ нь дөнгөж сая улсын хурал дээр төсвийн доктортой байдал зөрөг нөлөөлөх хууль баталж байгаа. Яагаад вэ гэсэн чинь ормооз. Гинтийн юм өвчин зүйлийг хинч таамаглахгүй штэ. Тийм учраас бид нар одоо гинтийн өвчин зүйлийн эсрэг хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ зөв буруу юу? Надаас асуухаар нь миний хариулсан хариулт бол ийм. Ормооз бол миний хувьд дараагийн асуудал. Миний зорилго бол энэ улсын төсвөнд дараагийн ормооз ч юм уу нэг юм гарч ирнэ штэ. 3-4 жилийн дараа. Дараагийн ормооз гарч ирэхэд тэр төсөв ганхахгүй байхыг л би төсвийн доктортой байдал бөгөөд зөв бодлого гэж хэлнэ. Миний хариулт бол энэ. Би эндэж байх. Цаашдаа ч гэсэн. Тэгэхээр тэр чин нэг нөлөөлөлд орж ирэнгуут савлаад байдаг, тэрэнд нь зохилтонд ороод байдаг бол энэ чин доктортой найдвартай байдал зөв бодлого гэж хэлэх юм уу юу гэдгийг бодол байгаа юм л та. Тэгэхээр шатлсан үйл ажиллагаа дээрээс нь доошоо явж гэнэ үгүй юу гэд. Гэх чишээт олон зүйл байна. Аливаа бодлого дээрээс нь доошоо явах хэрэгтэй юм уу, дороосоо дэшээ явах хэрэгтэй юм. Мэдээж топ даун bottom up гэж ярьдаг л байдгүй. Янз бүрийн заримдаа bottom up нь байдаг л байх. Тийм ээ? Хүмдэхгүй тусав дээр бол дээрээс доошоо байх хэрэгтэй юм уу? Дийлэх үйлээс явцсан. Та нар нэг юм үг мэднэ дээ. Дээрээс судлаа болохгүй л дорог үдээ болохгүй. Яг өнөөдөр Монголын ард түмэн ёс суртахууны хувьд үнэт зүйлийн хувьд тийм ээ? Заримдаа энэ гаргаж байгаа зан авирын хувьд ийм сонирн болчихваа. Тийм ээ? Бид ягаад ийм жоохон 21-р зуунд жоохон зэрлэгдүүлшгүй амьдраад байгаа юм бэ гэж бодохдохгүй би. Тэр нь тэгэхээр хинээс болоод байгаа? Дээрээсээ болоод байгаа юм уу? Ард түмнээсээ болоод байгаа юм уу? Дээрээс. Чинь ингээл ямар ард түмэн байна, тийм төр байна гэж ярьдаг шүү дээ. Та нар л эдрийг сонгочоо үздэй. За зүгээр яг элдвийн юм ярилгүйгээр хэлэхэд урдаас камер авч байгаа учраас гэж. Дэлхийн түүхэнд ард түмнээсээ болоод доройтсон улс гэж би л хараагүй сонсоогүй цаашдаа сонсохгүй байх. Эртээ урдын цагт эргүүтэй нэг садиотой хаан байжээ гэж ярьж болно. Хязгааргүй шуналтай нэг хүн байжээ гэж болно те. Эмхтэй гэж хэлэхээс айчлын долон бахар нэг хатан байжээ ч юм уу те. Эсвэл нэг гоё хатны төлөө хоорондоо байлдаж байгаа сүрчээ. Сүүлийн 200-300 жил харвал улс төр нь ямар багаас болоод шүү дээ. Улс төр нь бүх юм улс төр тодорхойлно гэдэг үг байдаг. Жишээ нь тэр үгээ тайлбарлахдаа фашизмыг жишээ болгодог хвчлэн. Яагаад хүмүүсийг хүн алаад хажууд нь зураг авахудад энийгээ зогсчих тийм хэмжээнд сэтгэлгээг нь өөрчилж болж байгаа юм байна. Улс төрийн үзэл баримтлал буруу тийш явах юм бол асар осолтой байх гэдэг шүү дээ. Тэ? Зөвхөн чи аарын үндэстэн учраас хүн бос нь хүн бишгээ итгүүлсэн биш. Итгээд байх юм аа бас. Тэгэхээр тэрэн шиг. Тэгэхээр
бид нар бүх юмыг дээрээс нь доош дээрээ засарчиж танай гэр бүл ингээд болохгүй асуудал байдаг байлгүй мэдгүй асуудал дүүрэн л байдаг гэж тэгсэн шүү дээ. Тэ? Байдаг байлгүй. Тэр хинээс болж. Би одоо хүүтэй хөрөөгөө хараад миний мөөгөөс олж байна да гэж зогсож болох юм аа. Бүр сонирхолтой те хүүхдийг бол асуудал гэж ярьж байгаа хүнийг би сонсч байсан. Хүүхд томорхоор асуудал нь томорх юм. Бас л гайхсан өөр юу гэвдэ те. Тэгэхээр дараагийнх нь ингээд төсвийг тулгамдсан асуудал олж харах. Багц зүйл 3 багц зүйл дээр төвлөрөд ш дандаа төлөвлөлт тохиролцоо баталгуул явц хэрэгжил та. Тэрний дотор энэ зүйлсийг шингээсэн байх. Ахлаад бид нар төсөв сайн төлөвлөхийн тулд ямар ч зүйлийг сайн төлөвлөхийн тулд зүйлийн тулгамдсан асуудлаа ойлгох. Монгол улсын төсвийн өнөөдөр өмнө юу тулгарч байгаа. Тийм ээ? Яг юунаас болоод Монгол улсын төсвийн хэрэгжилт төлөвлөлт хэрэгжилт батлах хэрэгжилт нь болон үр дүн нь юм сайнгүй байгаа юм байна. Тэгэхээр эн чинь жишээ нь энэ дээр саяны шатлсан үйл ажиллагаа алдагдал төсөв дээр жишээ нь бид нар боон гэж яриад байна да. Одоо сая ингээд сонсоход та нар анзаарч байгаа. Улаанбаатар хотын төсөв бас замбраагүй тэр нь бол бусадад ингээд дамжих нөлөө үзүүлээд орон нутгийн төсвийн хязгаарыг барьж байгаа орон нутаг барах байхгүй болсон. Хууль хэрэгжилт байхгүй. Улсын их хурл нь 33 их 80 гэдэг нэг тоо баталдаг. Орон нутгийн төсөв батлахын дараа харахад тэр тоон дэше явчихсан. Монгол улсын нэгдсэн төсвийн хязгаар тооштой өгнө. Зарлага нь тий. Тэгэхээр асуудлаа бид нар олж харъя. Миний гол ойлгож байгаа асуудал бол арай өөр юм шиг. Жишээ нь ингээд мөнгө багтаад байна гэдэг асуудал бид байхгүй. Байх. Дараа нь төсвийн баталгаатай стратеги. Яг стратеги гэж яг юу вэ? Одоохондоо Монгол улсын хууль эрх зүйн орчинд стратеги гэдэг үг өгүүлбэр байхгүй. За дунд хугацааны төсвөрөний мэдээлэл гэж бол бий. Дараа нь энэ стратеги хэрэгжүүлэх. За одоо хэдүүлээ нэг юм л бодох гэж шинэ судалгаа хийсэн. Бид асуудлаа харах чадвартай юм. Тэр асуудлыг шийдэх тийм холч мэрэгэн төрлийн бодлогоо гаргаад байх чадaltaй юу? 3 дугаарт нь энэ бодлогоо ихээр бичсэн шигээ хэрэгжүүлж чадахгүй. Энэ л гол асуудал. Монгол улсын хувьд хичнээн бодлого хөтөлбөр бид баталсан байдаг. Зарим нь бол уяхан хүн уншвал уярмаар янзын гой бичиж байгаа юм. Яг ингээм гой болгон тийм болгоно. Тэгэхээр энийг л хэдүүлээ хармаар байгаа. За тэгээд ингээ 12 институтыг нь шинжилж үзэж байгаа. Тэгэхээр яг бодлогын шинжилгээ, төсвийн эрх зүйн орчин институтыг тэний 2 аргаар үнэлэл гаргаж байгаа юм л да. Асуудал бол их тийм хүнд биш. Яг мэдээж тэр олон мэдээллүүдтэй жоохон ажилласан. За тэгээд төсвийн цикл ингээд явна. Төсөв төлөвлөлөөд хилцүүлээд батлаад ингээд явдаг, хэрэгжээд явдаг. За эднэр дээр бол нэг баримт тоо, нэг тийм зөвтэй өндөр загвар шаардлагагүй арга нь өөрөө энгийн энэ төсвүүдээр л тоосчдаг. За тэгэхээр ингээд бодлогууд ингээд 2013-аас 16 онд бид нэр эрх зүйн орчны шинжилгээ хийсэн. 10 оноос хойш хийсэн. Төсвийн орлого зарлага төвлөрсөн зарчмуудыг эхлүүлсэн. Үнэ. Энэ бол яг л цаасан дээр шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ийшээ чиглэж ирсэн юм шиг байна. Тэгэхээр энэ одоо энэ бодлого нь ийшээ чиглэж ирсэн юм шиг байна. 17-оос 20 онд бол валютын сангийн хөтөлбөр хамрагдаад төсөвнийг аятайхан болсон 2 жил дараалал ашигтай гарч барлуу да. Тэнх тийм хязгаарлалтанд гайгүй болсон. Тэгэхээр хөндлөнгийн нөлөөлөл ороод ирэнгүүт гайгүй болж байгааг анзаарч байгаа юм шүү дээ. Яагаад вэ? Тэгэхээр валютын сангийн нөгөө өргөцгсөн санхүүгийн хөтөлбөрт бид 17 онд орсон шүү дээ, тий? Тампурх шахаал орсон л доо. За тэгэхээр дараа нь бид нар бол ингээд төсвөр макро эдийн засгийн үндсэн зорилго мөрчлөг сүрсэн байдал чиглэх бодлоготой болох. Макро эдийн засгийн үндсэн зорилго гэдэг бол нөгөө миний өсөж байгаа та бидний өсөж байгаа зүйл. Энэ их хэдэн 10 их 80 төгрөгийг зарцуулснараа Монгол улсын нийгмийн эдийн засагт татвар төлөгчдөд, иргэдэд маань тийм ээ, оюутан суралцагчдад маань, хүүхдүүдэд маань юу очсон гэдэг л асуудал. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь төсвийн тогтвортой байдлыг хангана гэж явсан. Бодит байдал дээр хангаагүй тий. Төсвийн бодлогын суурь нөхцөлийг хангана. За одоогоор бид нар бодлого байхгүй гэж бол харахаа хэлэхгүй. Гэхдээ байгаа гэдэг яг онлын шалгуураар харах юм бол бас эргэлзээтэй. Жил болгон өөрчлөгдөж бодлого гэдэг юм чинь арай өөр байх хэрэгтэй байна. Тэгэхээр бидэрт та бүхнээс сонирхоход Монгол улсын хөгжлийн бодлогоуд байгаа юу? 20-50. Тэ? 20-50 тавдах нь.
96, 98, 2008, 2016 үлээ батлсан байдаг. Гэхдээ энэ 5 бодлогыг харьцуулаад харвал Монгол улсын тулгуур хүчин зүйл очих зам нь өөр. Ягаад 2хан жилийн дотор зарим нь бичижсэн биз дээ. Бид яг юунд суйрлаад Монгол улсын үндэсний язгуур эрхийг хангасан, эрх ашгийг хангасан тэр зүйлийг бий болгохын тулд бидний бодлогын суурь тулгуур хүчин зүйл нь юу вэ? Үнд зүйл нь юун дээр суйрлах юм те? Тэгээд тэрийг бид хэрхэн ашиглаад хаана хүрэх юм? Гой зорилтууд бол бий. Тэгэхээр төсвийн бодлогын суурь нөхцөлийг хангана, эдийн засгийн хүндрэлийг даван туулах өсөлтийг хангах. Энэ бол яг л ковид гарсан учраас нэг юм байна. Тэгэхээр бид нар тэр дараагийн нэг бодлогын төвшөнд харах гэж оролцсон. Саяны зүйлсээр за хэрэгжсэн гэж үзэж болох үс зүйл бол ганц хоёр бий. Мэдээж хэрэг төсвийн сахилгын батлыг сайжруулах гэж эрхцэн орчиндөө бид нар зөндөө өөрчлөлтүүд хийсэн. Яг эрхцэн орчин бол үнэхээр сайжирсан. Одоо та нар харна. Эрхцэн орчин бол сайжирсан. Өчигдөр байгаа юм чинь сайжирсан шүү дээ. Гэхдээ зарим өөрчлөлтөөр бид нар буцаага системээ эвдэж байгаа. 2010 оноос хойш хийсэн эрхцэн орчны шинжилэл төсвийн тогтвортой байдлын хууль, төсвийн тухай хууль, өрийн удирдлагын тухай хууль гээл хажуудны хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, сая сүүл баялагын сангийн тухай хууль. Энэтэй хамт улсын хурлын бахан хуулиудыг бид өөрчилж янзалж байгаа тийм. Тэгэхээр бид нар систем хийх гэж оролддог. Тэгээд систем нь ажиллаж зөвөр ажиллаж эхлэх байхад эвддэг. Тэгэхээр төсвийн тогтвортой байдлыг хадгалах гэдэг эхэлсэн байна да. Гэтэл шууд 13 онд хэрэгжих заалт хэрэгжиж эхлэнгуут нь бид нар тэрийг зурцлж байгаа. Тэ? Хэрэгжилт нь байхгүй. 13 оноос хэрэгжүүлнэ гэж явсан. Тэгээд яг хэрэгжих гэсэн чинь бас л болохгүй. Тэгэл нөгөө гаднаас л болно шүү дээ. Хормууд ч юм уу нэг юмнаас болол тэр нэрчгээ болчтой гэсэн. Гэхдээ энэ бол зөв үндслэлүүд бас биш байх шүү. Ер нь таны амьдрал таны шалтгаалт юм уу? Бусдаас шалтгааллах уу? Гэвэл та нар юу гэж хариулах юм? Монголын өнөөгийн нөхцөл байдал монголчууд биднээс хамаарч байгаа юу? Эсвэл Орос Украины дайн ч юм уу? Ормозын хоолойн дайн, тийм ээ? Эсвэл Лондонгийн металлын бирж дээрх төсвийн үнээс хамаардаг юм уу? Аль нь юм? Тийм аль нь. Гэхдээ би зөрүүлээд ийм асууж бодлоо шүү дээ. Эдгээрх нь өөрөөс нь байх тийм. Ягаад тэгэд хамаардаг болгоцсон тэгвэл. Тэр сонирхолтой жишээ хэлээ л да. 1998 онд Монгол улсын экспорт эрдэсийн бүтээгдэхүүнээс хүчтэй хамаардаг болж эхэллээ гэдэг анхны гарц бий болсон. Тэ? Тэгэхээр экспортыг төрөлжүүлэх, эдийн засгийг солонгоруулах тухай асуудал тэр үеэс яригдсан. 1998 оноос. Тэр үед миний санаж байгаагаар Монгол улсын нийт экспортод эрдэсийн бүтээгдэхүүний эзэлдэг хувь нь 68% байсан. Одоо хэдөө 90 гаруй явчихна. Доктортой 90 гаруй байгаа. Тэгэхээр бид нар баг 30 жилийн өмнө 28 жилийн өмнө хийжсэн зүйлсээ эсрэг явуулсан юм биш үү те. Тэгээд дараа нь бол бид нар тийм таамаглалын буюу бодит байдлыг хэрэгжилтийн гажуудлууд байдаг. Энийг бол би макро эдийн засгийн загвар ашиглаж байгаа тэрийг ашиглаж таамаглаж хийж байгаа тэр субъектүүдийг бол шулуух хэлэхэд буруутгахгүй. Таамаглал хийнгүүт нь шууд өөрчлөлтөг тийм тогтолцоо яваад шүү дээ. Дунд хугацааны төсвөрийн мэдээллийг байн өөрчлөлт. Тэр мэдээллийг өөрчлөх эрхийг олж авахын төлөө буюу үеийн засгийн газрууд явж ирсэн. Өөрөөр хэлбэл дуртай үедээ өөрчлөх хэрэгтэй. Өөрснөөхөө улс төртний юм эсвэл нэг бодлогод нийцүүлэх гэдэг нэ да. Гэтэл хэрвээ бид нар өнөөдөр тэр төсвийн тогтвортой байдлын хуулиад дагаад өрөө баг тавиад алдагдлаа баг хийгээд саяны нүүрсний орлого өндөрөөр орж ирсэн үед огцом төсвөө хэлэлгүйгээр төсвийн докторжуулалтын сан эдэртэй ганц 2 их 1 төгрөг хураацсан байсан бол ормоос дээр бид нар ямар ч сохилтгүй гараа явчих واخ. Олсон үед нь хураагаад нөгөө мөчлөг сөрсөн бодлого гэдэг нь тэр л дээ. Олсон үедээ битээ цацаатай юм. Олохгүй ерэн шүү гэдэгт зориулж хадгалаа л гэж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг дотор нь төсвийн бодлогыг зөв болгох тухай. Тэгэхээр яг нь ер нь төлөвлөлтийн таамаглалын дундаж өөрчлөлт хэлбэлзэл бол яг бидэн дээр их байдгаа байдаг. За одоо эрхцэн орчин гэдэг маш олон хуулиуд байгаа юм. Та нэг 10 гаруй хуулийг төсвийн эрхцэн орчинд хамаатуулан ярьж болно. Улсын хурлтай холбоотой бүх хуулиуд тэнд л баталж байгаа, засгийн газартай холбоотой бүх хуулиуд тий. Тэгээд төсөвтэй шууд хамааралтай хуулиуд байна л да. Тэгэхээр ингээд нэг юм сонин шинжилгээний арга. Эрх мэдэл яг зөв үгс юм уу? Хэнд эрх мэдэл байгаа юм? Тэр нь яг хэрэгжүүлж чадчихна уу юу гэдэг нэг асуудал байна. Гэхдээ яг хуулийн дээр бичигдснээр үнэлсэн үнэлгээ гэдгийг дахин сануулъя. Нэгдмэл байдал байгаа юм. Тодорхой байх, аливаа зүйл тодорхой байх гэдэг тэр шалгуурна. Тэгээд ингээд ил тод байдал, доктортой байдал. Доктортой байдал гэдэг үгийг дахиад тодруулахад ийм л юм шүү. Та нар доктортой хөгжил гэдэг дэлхийн нийтээр яриад шүү дээ.
Тэр бол өнгөрсөн өнөө ирээдүйн хооронд дасалтал үүсгэлгүйгээр та одоо хүнээр бол ярьдаг шүү дээ. Та яаж амьдрах вэ? Эцэг хийх нэр зөрийг сэвтээчихгүй шиг сэвтээхгүй явах хэвээр өөрөө нэр төртөө явах хэвээр чамаас үлдэх хүүхэд чинь тэр сайхан нэр төрийг чинь хадгалж хамгаалах чадвартай тийм Монгол иргэн бүтээх хүмүүжүүлэх хэрэгтэй юм да тий. Гэдэг шиг ерөөсөө юм 3 цагийн хэлхэл байнга доктортой байдал дээр яригдж байгаа юм. Тэгэхээр за энийг нь үнэлэхээр манайх төсвийн эрх зүйн орчин гайгүй. Яг бахан шалгууртай тэр нь байна уу, энэ нь байна уу, энэ ядгийн ингээл үнэлэхээр хангалттай эрх мэдэл бол ингээл тэгэхээр тэр нь тийм юм хийнэ, энэ юм хийнэ ингээд байж. Цогц нэгдмэл байдал. Энэ бол нэгдмэл байдал бас харцсангүй байхгүй. Одоо та нар яг ил харж байгаа. Топ даун манай даалга байна нэгдүгürt. Одоо бол Монгол улсын өнөөдрийн засаглалын загвар бол уг нь эдийн засгийн хөгжлийн яам дээр бүх бодлого нэгтгэгдээд тэр бодлого улс орны өнцөг болон бүрт хүрч явах. Миний ойлгож байгаагаар. Гэтэл орон нутгийн бие даасан байдал байлгүй л явах уу. Гэхдээ тэр хязгаар хэм хэмжээнд хаана байх хүртэл байх юм бэ гэдэг те орон нутгийн улсаасаа даваад байдаг, алдагдлан даваад байдаг эсвэл улсын төсвөө тодтогоог байхад орон нутгийн тодтогоод нэмээд байдаг юм байж болох юм уу? Тэгээ та нар сүүлийн үед нэг юм ярьж байгаа бол сүүлийн 10 хэдэн жил бидний ярьж байгаа төсөв дээр ярьдаг төсөв боон гэсэн үг сонсчихсон уу? Энэ яг энэ гажуудлыг яриад байгаа. Ерөнхийлөн захирагч болгоноос жагсаалт хүлээж явдаг. За зарим нь бол баг мөрөөдлийн жагсаалт. За ер нь бичин дэртэ тэргүй хасагдана гэдэг нөгөө тал дугууны үлгэр шиг явна л та заримдаа бол тий. Тэгэхээр тийм юм аваад нэгтгэж байгаагаа бид нар боон гэх гэдэг шүү дээ. Салбарын яамд болгон ерөнхийлөн захирагч болгоны юм. Тэмэг. Тэгэхээр энэ дээр бид энийг анхаарах ёстой зүйл. Тэгэхээр бодлого дээрээсээ доошоо нэгдмэл байдлаар явах ёстой. Жишээ нь хөрөнгө оруулалтыг нь тийм салбарлууд тэдэнд төгрөгийн боломж байна. Энэ боломжийг тийм салбарлууд энэ жил оруулна гэдгийг шийдэж яадаг нэг газар байхгүй ёстой байна шүү дээ. Тэнгуут боловсролын яам харж байгаа бид нар тэдний сургуульд хэрэгтэй, эрүүл мэндийн яам харж байгаа тэгнь, батлан хамгаалах нь тэгнь тийм машин хоног төхөөрөмж юм хэрэгтэй. Хэрэгтэй юмнуудын хүслийн жагсаалтыг бичих юм бол энэ Монгол улсын төсөв топ даун бөгөөд тодорхой нэгдмэл болж чадахгүй юу гэдэг дээр л за тодорхой байдал хариуцлага гэдэг бол байд юм аа. Байгаа. Ил тод байдал бас ер нь харьцангуй нийцтэй. Гэхдээ зөвхөн де юре буюу хуулийн түвшинд. Гэтэл ил тод байдал нь хангалтгүй байна гэдэг олон улсын валютын сайн дүнлээд байна да. Энэ нь болохоор иргэдийн оролцооны түвшин хаана хязаа яаж байх юм гэдэг дээр яг бодит байдлын хэрэгжилтүүдийг нэхэд байгаа. Одоо бол илүү сайжирсан 8 сар гараад баахан хэлэлцүүлгүүд хийн. Төсвийн доктортой байдлын тухай асуудал бол онлайн түвшинд нийцсэн. Төсвийн дүрмүүд нь бий. Тэр дүрмүүдийг даанч байнга өөрчлөлтийг болохоос байгаад байгаа юм. Монгол улс 4 ашиглаж байгаа ганцхан улс байсан яг энэ үед харамсалтай нь тэр 4 дүрмийг 2024 онд өөрчилсөн. Дүрмүүдийн хүчин чадал макро эдийн засгийг илэрхийлэх чадварыг нь бол жоб баг зэрэг унгаачихсан. За тэгээ эрх зүйн орчин бол гайхамшигтай их өөрчлөгдөнө. Манай төсвийн доктортой байдлын тухай хуулийг юу гэж ярьдаг вэ? Төсвийн докторгүй байдлын тухай хууль гэж яриад байгаа. За ингээд нөгөө 12 зүйлэр чинь 2 аргаар нэг үнэлээд 2 аргаар нэг аргаар нь шинжилээд 2 аргаар үнэлсэн. Тэгэхээр ингэж үздэг. Шалгуур нь юу юм? Энэ яаж зохицуулсан юм? Тэр нь яг хэрэгжилтэн дээр гэп үүсч байгаа нүггүй юу? Тэ? Энэ тоон үзүүлэлтээр батлагдах боломжтой хүчин зүйл мөн үү биш үү гэдэг юм л дараалалаар л явсан гэсэн. Ингээд логикоор тэ? Явсан. Жишээ нь одоо очлаа. Нэг жишээл харуулъя хэдүүлнэ. Чичт. Тэгээд одоо жишээ нь төсвийн дүрм зорилго хэрэгжилтүүд. За энэ төсвийн зорилтууд энэ бол төсвийн дүрмүүд гэж ярьдаг. Нөгөө нэг хуучин байсан 4 юм чинь байгаа энд. 6-гийн нэг нь тэнцвэржүүлсэн журмаар ордог тоосдог. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь 2%-аас илүүг алдагдaltaй. Энийг 24 онд өөрчилсөн суур тэнцэл гэдэг нэг шинэ томьёолол оруулж ирсэн. Олон улсад яригддаг үзүүлэлт мөн. Гэхдээ тэр нэг яг манайд оруулж ирсэн хувьд арай өөр болчих шиг болсон. За дараа нь энэ нэг зарлагын өсөлтийн хувийг боловсролын бос эдийн засгийн өсөлтөөс авахгүй байх хэрэгтэй гэсэн байсан. Энийг бас тодруулсан. 30% орсгал зардал 30%-аас GDP-ийн 30% бас хэтэрч болохгүй гэдгээр өөрчлөж байгаа юм. Тэгэнгუთ энийг өөрчлөлт зөвхөн тэнд өөрчлөөгүй шүү. 13 оноос хойш өөрчлөсөн. Тэгээд энэ тэнд харагдаж шít
төсвийн нөгөө 2% алдагдал гэдэг чинь бид нар байнга хойшлуулаад явж ирсэн. 2016 онд асар өндөр алдагдал хийсэн, 20 онд бид асар өндөр алдагдал хийсэн тий. Тэгээд бид нар энийгээ бол хуулиндаа хойшлуулаад яваад 2% гэдгээ төр байя. Эдийн засаг хүндрэлтэй төр бай. Эхлээд бас энэ өрийн дүрм нь 60% байна да тий. Энэ бол олон улсаас авсан сайн жишгийг эхлээд тавьсан байсан бид нар 40% гээд. Тэгээд зүйлдээ өр маань 40 байтгой бод байдал дээр 17-8 онд 80% өрсөн шүү дээ. GDP-г 80% өрөөд тэгээд тэр үед бид нар энэ өрийн дүрмүүдээ бас буцаж эргэж харсан талтай. Энэ бүгдийг навчлгүйгээр хэлэхэд 12 зүйл дээр харахад төсвийн тайлагнал бол гайгүй. Тайлагнаад байгаа юм. Гэхдээ одоо миний бодлон бос хүмүүсийн хүсэж байгаа зүйл бол тайлагнал чинь мөнгөний зарцуулалтын тайлан болчиход байна. Хэдэн төгрөг биднэрт төлөвлөж төсөвлөж өгсөн энийгээ бид зарцуулах юмд зарцуулсан үгүй. Үр дүнг бол үнэлдэг. Гэхдээ үр дүнг үнэлэхдээ ингэдэг байгаа юм. Баахан ерөнхийлөн захирагчдаар бөөн хөтөлбөр арга хэмжээний жагсаалт тавьчаад тэр арга хэмжээ энийг хэрэгжүүлээд энэ арга хэмжээг ингэж хэрэгжүүллээ. Энэ арга хэмжээний үр дүнд нэг юм үзүүлэлт ингэж өөрчлөгдөнө. Гэтэл тэр тэднийх нь үзүүлэлтийг ч гэсэн сайжруулах ёстойгоос гадна яг нийлээд юу хийцээ. Тэр хэдэн мянган төсөл арга хэмжээ байна да тий. Тэр нийлээд яг юу хийцээ. Хаана нэгтгэж байгаа юм гэдэг нь бас сайн биш байна. Макро эдийн засгийн хамгаалалт дээр бид тэр их цанин алддаг юм аа. Тэгэхээр одооноос адилхан гайгүй болоод байгаа юм. Гайгүй болоод байна. За эрсдэл гэдэг юмыг бид нар угаасаа илрүүлж удирдах нь бод байдал дээр эрсдлийн тухай хуулинд бол байдаг. Бод байдал дээр төсвийн баримтууд дээр бид эрсдлийг харах чадвар бол багтай. Удирдах бол чадахгүй байгаа нь ингээл ямар нэгэн зохилж болгоод бид хууль өөрчлөх болдог, системээ эвдэх болдог. Тэрээс нь бид нар яаж вэ? Төсвийг тодтох болдог гэл те. Олон зүйл байна. За би даасан төсвийн байгууллага. За манай зөвлөл бол энд хамаарна. Ямар ч гэсэн байх нь байгаа. Тухайн үед бол энэ орон тооны яг үтсэн банкны үйл ажиллагаатай биш байсан. Эрхэн ч гэсэн хязгаарлагдвал энэ бол зөвхөн миний шинжилгээ биш. Олон улсынхны хийсэн шинжилгээгээр ч гэсэн бас тиймэрхүү хязгаарлагдмал юмнууд байгаа юм. За тэгээд төсвийн стратегийг төсвийн зорилтууд дүрмүүд дээр үл бид нар де факто бол байхгүй байна. Дуртай үедээ өөрчлөж байна, дуртай үедээ болж байна. Тэгэхээр яагаад энэ төсвийн дүрмүүдийг байгаад байна? Энэ хүмүүс ингээ ярьдаг та өөрийн амьдралын зарчим дүрмтэй юу, мөрөмтэй юу гэл те. Тэр шиг энэ хэрвээ энэ дүрмүүдийг бариад байвал төсөв харьцангуй гайгүй яваад байна гэсэн тийм гол хязгаар бодно. Тэгэхээр бариад байвал хүн нэг ингээд ийм юмнаас хэтэрч болохгүй гэсэн хүнд байж болно доо. Тэр хязгааруудад дуртай үедээ за өнөөдөр нэг даваад алхах ч удаа гэж яваад идэх хүн байна уу? Энэ 7 хоногт 4 давчлаа шүү гэж яваад байгаа юм те. Тэгэхээр тэр шиг байж болохгүй л дээ бид нар. Дунд хугацааны төсвөрийн мэдээлэлээр бол байнга өөрчилж байгаа юм бид. Уг нь бол энэ 3 жилийн таамаглалыг энэ 3 жил нэг ийм байх юм байна. Энэ 3 жил бид нар ингээд төсвийн бодлого стратеги нэг ийм байдлаар явуулах юм бол Монгол улсын нэг эдийн засагт илүү өгөөжтэй. За гүйцэтгэл суурилсан төсөв гайгүй. Гэхдээ гүйцэтгэл суурилсан төсвөөс одоо бид нар бол цаашдаа дандаа л үр дүн рүү чиглэх гэдэг шүү дээ. Засгийн газрын хоорондын зохицуулалт нь бол гайгүй гэж хэлж болохоор төсвийн нэгтгэл төсөв нэгдсэн төсөв гэдэг нэг юм яриад шүү дээ. Төсвүүдийг бид яаж нэгтгэх юм? Дараагийнх нь нөгөө дээрээс доош төсөв, доороос дээш чиглэсэн төсөв. Дээрээс доош гэдэг байгаа нь бол дээрээс нь ямар зөв өдөрдөмж өгч байгааг вэ? Бид нар бол хязгаар явуулаад шүү дээ. Танай байгууллага энд нийцсэн тэм төсвийн хязгаарыг батлаад сангийн амнаас явуулчихад байна. Тэр бол мэдээж хэрэг болж байгаа процессын нэг тал хэсэг нь мөн боловч ингээд болоо юу гэвэл харах үгүй. Танах энэ жил Монгол улс боловсролын чиглэлд ийм бодлого барьж байна. Энэ бодлогод нийцсэн ийм төсөв авчир. гэдэг энэ би эдийн засаг бодлого үр дүнгийн тодорхой даалгавруудыг өгмөр байна гэж хэлэх гээд байна. За улсын хурлаас төсөв бастах хязгаарлалтууд бол байдаг. Улсын хурл бол явал яаж ч мэдээж хэрэг Монгол улсын төрийн эрх хэрэгтэй байгууллага улсын төсвийг буцаах хэрэгтэй болохгүй байж чадна. Гэхдээ улсын хурл тарчих гэдэг нэг заалт би 11 сарын 15-нд баталж чадахгүй бол гэдэг нэг юм би. Яаж төсвийн сахилга батын хувьд баг зэрэг эргэлзээтэй нэг юм байдаг. За тэгээд нэгдсэн үнэлгээ бол ингээл ногоон нарай гайгүй тийм өнгө мөн те. Тэгээд улаанууд нь бол тийм хангалттай биш байна. Тэгээд за дундажууд нэг 3 байна. Тэгэхээр нэг 12-оос ч нэг 7 улаантай л 2 3 шарттай ногоонтой юм л гарч байгаа юм. Тэгэхээр энэ нь л ингэсэн гэсэн үг. Монгол улсын төсөв дээр хууль эрх зүйн хувьд бол нэгээс бус үзүүлэлтүүдийг хангаад байна да.
Хөлөндөө бол бид нар яг тодорхой улсуудаас бид нар Шинэ Зеландаас ч юм уу те төсвийн хууль эдгээр авчдаг. Өндөр сайн зуршлагуудыг гэж бид нар ярьдаг шүү дээ. Гэхдээ зуршлаг гэдэг үг их болгоомжтой хандах хэрэгтэй. Би хувьдаа бол зуршлаг гэдэг үгийг ашигладаггүй. Туршлагатай хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол их осолтой. Ялангуяа Монгол шиг ийм засаглалд ороо улсад хүний зуршлагыг ашиглана гэдэг дээр их болгоомжтой хандах ёстой байна. Тэ? Тэгэхээр бид нар тийм сайн газруудаас хуулиудыг авчирч хийгээд цуглаал гайгүй баталж байгаа мөртлөө хэрэгжилтэн дээрээ бид нар үнэхээр эргэлзээтэй байна л гэсэн үг. Яг институтын чадамж талаас нь харвал тэрс Монгол улсын хуулийг уншаад иж бүрэн зохиц зүйл байлгүй л яах вэ? За тэгээд институцийн үнэлгээг ингээд харвал төсвийн төлөвлөлтөн дээр шатлсан үйл ажиллагаа хамгийн бага байна. Ойлгомжтой байдал нь бол харьцангуй гайгүй, доктортой найдвартай байдал багтай, элтод байдал гэдэг бол заалтууд байж байна. Тэгэхээр ийм л зүйлс харагдж байгаа. Эхний аргаар нь энэ шатлсан үйл ажиллагаа дүрм хяналт гэдэг нөгөө эхлээд нэг бүр ихэд дотор нэг арга байснаа даа. Тэ? Төсвийн циклийн хүрээнд ийм 6 ямыг харнаа л гэсэн нэг арга байсан шүү дээ. Тэр аргаар нь үнэлэх юм бол нэг иймэрхүү юм гарч байгаа юм. За нөгөө бидний яриад байгаа аргаар үнэлвэл нэг юм байдалтай байна. Баталгаатай макро эдийн засгийн таамаглал, төсвийн бодлого баггүй санхүүгийн сорилтуудыг ойлгож хэрэгжүүлдэг байдал. Энэ ч бол оноо бол их бага байгаа шүү дээ. Бусдтай харьцуулахад өндөр байгаа учраас болохоос шүү дээ. Эрсдлийн удирдлага муутай. За бидээс байгууллага муу байна. Тэгээ энэ бүлгийн эхний бүлгийн дүн бол 75-аар гарч явах жишээтэй. Энэ 2 онооны системээр явж байгаа зүйл. Тэ? Төсвийн стратеги тэгэхээр би бол стратеги гэдэг зүйл биднэрт байхгүй байна л гэж хэлэх гээд байна. Стратеги их дорой бай, сул дорой байна. Стратеги байхгүй юм бол эсвэл урт хугацааны хөгжлийн алсын хараан зөв биш юм бол бодлого гэж байгаад үрдөнтэй юу гэдгийг та нар нэг бодоорой заа ёо. Танд амьдралын зорилго бий юу гэж асуун те. Хүн болго юу гэж хариулдаг вэ? Байгаа л гэдэг. Танд амьдралын философи бий юу гэвэл бас бүгдээрээ л байгаа л гэдэг юм билээ. Тэр чинь зөв бөгөөд тэрний хадлаа явж байгаа мó гэдэг л асуудал шүү дээ. Тэ тэрнэс яг тэр шиг л зүйл. Энэ стратеги дээр бид нар бол одоогоор барих байгаа зүйл нь өрийн удирдлагын стратеги гэсэн нэг бичиг баримт бидэнд бий. Дунд хугацааны төсвөрөний мэдээлэл гэсэн нэг зүйл бий. Өрийн удирдлага дээр харьцангуй нааштай юмнууд гарч байгаа юм зүйл байна. За стратегийн хэрэгжилтэн дээр бол төсвийн нэгдэл гайгүй юм байна те. Төсвийн нэгтгэл ингээд тухайн үеийнхаар одоо бол нэгдэл задарчлаа шүү дээ. Би бол энэ хяналтаас гарах үйл явц явж байна л гэж бодож байгаа юм. Улаанбаатар хот ч юм уу босод аймагуд те. Тэгэл араараасаа бүгдээрээ боонд гаргах юм байна. Тэрийг яг зөв зүйл зарцуулах уугүй юу гэдэг асуудал хөндөгдөн те. Шатлсан удирдлага байхгүй байна. Парламентын төсөв батлах үйл явцыг хязгаарлалт нь бас нэг хангалттай биш те. За иймэрхүү байдалтай. За бүлгүүдийн үнэлгээ 1.25, 1.75 гэх чигээр тарч. Ингээд ер нь харах юм бол манай хоёр үнэлгээ ингээд 50 эдээс 60 нэгдмэл байдлаар дээд авч болох онооны хуваар харах юм бол тэгээд бүгдийн задлаа шинжилэхээр ийм л юм гарч байгаа. Эндээс яах юм бэ? Тий, эндээс яах юм бэ? За би ганц хоёр хэл юм. Энд нэг баахан юмнууд бичсэн байгаа. Тэрийг нь ер нь ингэх хэрэгтэй байх. Төсвийн институцийг сайжруулна гэдэг энэ бол зүгээр үнэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр төсвийн институцийг сайжруулна гэдэг бол хуулийг сайжруулах асуудал биш. Миний хөөх гэж байгаа зам бол хуулийг хэрэгжүүлэгчдийг сайжруулах. Байгууллага талаас нь сайжруулах гэдэг нь шүү дээ. Үнэхээр хэрэгжүүлэгч нь алдаатай байх юм бол ямар ч сайн хууль байгаад хэрэгжидэггүй юм байна. Ямар ч сайн бодлого байгаад хэрэгжихгүй юм байна. Цаасан дээр бичигдээд л үлддэг юм байна. Тэгээд тэр байдлаараа нөгөө мерит зарчим гэж ярьдаг те. Үнэхээр чадварлаг төрийн алба бүртгэ болчдөг юм байна. Тэгэл нэг иймэрхүү зүйлс хараад байгаа юм. Тэгэхээр энд бол одоо ингэ бичиж болно гэдэг. Бодлогын төвшин төсвийн стратеги тулгымдсан асуудлыг олж харах түүнд үндэслэн доктортой бодлого үндэслэн доктортой бодлого байхгүй байна. За тэгээ яах юм гот ийм бодлоготой бодлогоо зөвлөж болно да тий. Энэ бол ингийн. Гэхдээ яг энийг хүлээж авах тэр газар байна уу юу? Тий? Доктортой босгоо одоо ингээд айгүй зөвлөмж гэдэг нэг юм байгаад да айгүй. Тий? Тэгэхээр төсвийн эрхцэн орчинг ингээд хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, докторгүй байдлаас хамгаалах тэр заалтуудыг бүрдүүлнэ гэж байна. За байж болно. Ингэж өөрчлөлт болохгүй. Тэгж сая жишээ нь Тэмүүлэн гишүүд 23 онд төсвийн шинжилгээг сайн хийгээд одоо манай зөвлөлт байгуулсан төсвийн тэр хязгааруудыг дүрмүүдийг чангаруулсан, дүрмүүдийг өөр хөнддөг тэр нөхцөл байдлыг нь их хурлын гишүүдийн оролцооны хувьд ч гэсэн илүү чангаруулж өгсөн. Тэгтэл өөрчлөлт гэвэл өөрчлөлт байгаа байхгүй. Тэгэхээр
бид нар энийг яаж ч яриад зөвлөөд тэрийг хийх улс төрийн зориг гэдэг юм уу? Эсвэл тэрийг хийх хүсэл эрмэлзэл бөгөөд тэрийг хийх чадвартай баг байхгүй бол хийхдэггүй гэж л үзэх гээд шүү дээ. Тэгэхээр институцийн үндэс суурь нь хаанаас эхлэх юм гэдэг асуудал. Тэгэхээр энэ дэр маргаантай хоёр зүйл байгаа юм. Тэгж байгаа л Монгол улс гайг болно гэж сонссноо. Саяхан нэг хэлцүүлэг дээр нэг хүн хэдэн 10 жил хэрэгтэй гэж байлаа. Тэгэхээр би гайхаад би жоохон яруу хүн арай удаан байна надад чинь тий. Тэгэхээр зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Монгол улс нөгөө энэ хоёр бусад нь энэ замыг 200-300 жил туулсан юм аа. Бидний 20-30 жил юу ч биш шүү дээ гэж ярьдаг да. Тэрэнд итгэдэггүй та нар. Үгүй шүү. Миний бодлоор. Ягаад бид нар бусдын гаргасан замаар явж байгаа юм бол донцлогоо шавар болгоны тууччтэнд бүдэрч унжих хэрэгтэй юм гэдэг нэг бодол байна. А дээрэс нь 30 жилийн дотор шал өөр болсон улсууд байна. Тийм ээ? А гэтэл Сингапурын 60 онтой Монгол улсын 90 оныг харьцуулах юм бол маш өөр суурь байгаа байхгүй. Боловсралтай, бичиг үсгтэй, иргэдтэй тий. Эдийн засгийн 60% нь үйлдвэрлэлийн ямар ч гэсэн үйлдвэрлэлийн салбарт төвлөрч гисэн. Одоо бид улуурхайг статус тэр төвшнгөөсөө үйлдвэрлэлийн салбараа алдчихаа сууж байгаа хүмүүс шүү дээ. Улуурхай эрдсэн бөгөөд худалдаа үйлчилгээний ийм л эдийн засаг болчиход сууж байна тийм үү. Тэгэхээр энэ бол тийм институцийн онолоор сая 24 онд яг энэ онолыг хөгжүүлсэн 3 эрдэмтэн Нобелийн шагнал авч. Тэр 3 эрдэмтнийг Нобелийн хороо онцлохдоо хүн төрөлхтний хөгжлийн учир шалтгааныг биднэрт ойлгуулж өгсөнд нь талархаж байна гэсэн юм өгүүлж байна. Тэгэхээр та бүхэн хараарай. Тэгэхээр ингээд за ийм зөвлөмжүүд байгаа ч гэсэн ингээд гол дүгнэлт нь бол юм. Би эхлээд гайхдаг байсан. 10-аад оны үед энэ онол руу гүнзгий орох гэж оролдохоос одоо ч нэг амжилттай сүртэй гүнзгийрсэн юм бол баг. Ягд англичуудын очисон газар ингээд гайг байгаад байд юм. Америк төв байна да. Америк Мексикийг холоорох нэг хил байна да. Тэр хилээс урагшаага ягд юм. Амар юм. Тэр юу гэж бодож байна? Энийг гайхдаг байсан. Яг тэр 3 эрдэмтний номыг та бүхэн улс үндэстнүүдийн дороотлын юуны шалтгаан гэдэг ном нь байгаа харсан байх. Харах юм бол тэрийг яг л түүхээр нь бичсэн. Зүгээр энгийнээр хэлэх юм бол англичууд, францчууд хойд Америкийн засаглал суурийг нь босгосон. Гэхдээ бүтлгүүтэл олон бий. Амтад алдсан юм бий. А өмнөх хэсгийг нь бол испанчуудаас. Испанчууд суурьтай. Хэрвээ бид институт засаглалаа зөв олж харах тэр мэлмийн байхгүй байх юм бол 100 жилээр дамж болдог гэдгийг нь бол харж байна. Тийм байгааз. Тэгэхээр институцийг засах гол үндэс суурь нь бол тэр институцийг бүтээж байгаа хүн нь байхгүй. Тэгэхээр тэр хүн хаанаас гарч ирж байна вэ гэдгийг л хэдүүлээ олж хараад тэрнтэй л төвлөрч ажиллах хэрэгтэй. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Одоо ингэ сүлттэй гэдэг зүйл гэдэг хараад жааш хөөж бодлоо би миний өмнө бодлоо хараад. Үнэхээр өгүүлж шахаа явуулж чадчих байгаа юу? Одоо ингэ бас түрийн одоо тэр эрхтэлтэй хүмүүсээс ямар нэг тийм нэг гэсэн одоо юу гэдэг тийм сүлтгийч тийм. Та үнэхээр одоо ингэ ажиллаад одоо танай 24 оноос тийм. Одоо ингэ та үнэхээр хаад тусаар шахаа явуулж чадчих байгаа юм тийм болцоо байгаа юу? Бод тэг шулуухан асууж байгаа учраас би шулуухан хариулна чадж байгаа. Тэг би чамд нэг зүйл хэлье. Ер нь хараат бус байх хэсэг нь хов хүний манай баг бол сайн баг. Хов хүний хүч чадал, ёс суртахуун, мэрэгжилтэй үнэнч байх тэрнээс л хамаарна. Тийм ээ? А бид хуулиараа бас хамгаалттай. Би даасан хараат бус улс төрөөс ангид нийт эрх ашигын төлөө. Тийм ээ? Тийм зүйл. Өнөөдрийн би нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Ямар ч гэсэн бидний энэ үе дээр төсвийн доктортой байдлын зөвлөлөөс гарч байгаа үг дүгнэлт хэн нэгэн рүү хандсан бидний хардах тохиолдол мэдээж зөндөө бий. Хэн нэгэн рүү хандсан, хэн нэгний нөлөөнд автсан байдлаар огт гарч байгаагүй бөгөөд ямар ч гэсэн цаашдаа ч гэсэн огт гарахгүй гэдгийг бол хэлж чадна. А энэ дээр нэг зүйлийг бодох нь зүйтэй. Хүн болгон
Өнөөдөр Монголд хараат бус байх хүн гэж юу хэд юм бэ? Яаж хийж байгаа л нэг юм байдлаар хардталт бол байдаг. Гэхдээ тэрэн дээр эргэлзэхгүй байж болно. Тэрийг би хувийнхаа хувьд бол баталгаатай хэлж чадна. Тэ? Хараат бус цаашдаа харин хараат бус байдлыг нь илүү батлахын тулд эрх зүйн орчинд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийх тийм сонирхлууд зорилго бол байгаа. Эрх зүйн орчинд нь гэдэг нь ямар хүн хараат бус байх вэ гэдгийг л тодорхойлж өгнө. Тийм ээ, ямар хүн хараат бус байх вэ? Байж чадах вэ гэдэг нэг тийм юм байна тийм. Тэгэхээр чадж байгаа. Одоо төсвийн институт зөвшөөрөл хамгийн том 3 эрсдэлийг та юу вэ? Би Монголын бүх юм дээр хамгийн нэгдүгээрт би бол улс төрийн эрсдлийг байнга нэгдүгээрт дурдна. Улс төрийн эрсдэл. Тэгэхээр би түрүүн нэг үгийг ярих дундад орчих шүү дээ. Бүх юм улс төрөөс хамаардаг. Тийм. Түрүүн фашизмыг бас хэлж байна. Улс төрийн эрсдэл, улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн намуудын хүний нөөцийн бодлого тийм бүх юм нас Монгол улс хамгийн ихээр хамаарна. Улс төрийн зориг, улс төрийн зөв шийдэл, ихэнх шийдвэрлэлд улс төрийн шийдвэр гэж гараад байгааг та нар анзаарч байгаа үү? Тэр намын бүлэг хуралдаад тийм улс төрийн шийдвэр гаргалаа. Эдийн засаг нь хайц, иргэдэн хайц. Тэ? Улс төрийн шийдвэр нь тэгвэл иргэд эдийн засаг руугаа ашиглаж чадсан уу юу гэдэг юм ярих барих хэрэгтэй. Нэгдүгээрт бол улс төрийн эрсдэл. Хоёрдугаарт нь зөнтэй нас дагаал бүх юм дагдаг л та. Эрх зүйн орчны докторгүй байдлыг бол би байнгын том эрсдэл гэж боддог. Эрх зүйн орчныг шаардлагатай тухай бүрт өөрчлөөд тухайн үеийн нөхцөл байдалд тохируулаад өөрчилж тэгээд тэрнийхээ дагуу төсвийг нэмж болдог, хасч болдог, дүрмийг өөрчилж болдог. Тэгэхээр нөгөө доктортой бодлого гэдэг зүйл чинь бол алга байна. Гуравдугаарт нь яг ийм улс төрийн эрсдэл, ийм эрх зүйн засаглал байгаа үед гуравдугаарт нь мэдээж яг энэ хоёртой уялдаатайгаар эдийн засгийн эрсдэл гарна. Доктортой бодлого байхгүй, хууль эрх зүйн орчин байхгүй үед монголчиг олонхоос хүчтэй савлгаатай энэ үед бол байнгын эрдэнэ эрсдэл биднийг орой үед дагна. Жишээ өнөөслөө буурлаа, нөөцний өнөөслөө буурлаа гарц ямар байх вэ? Тэрнээс болоод Монгол улсын бодлогын хэрэгжил төсвийн орлого дасалдах, татрын бодлого нөгөө бидний хүсэж төлөөгээд байгаа татвар төлөгч иргэн рүүгээ чиглэсэн хувийн хвшил рүү тэмүүлсэн дээр татварын бодлого руугаа бид нар орч чадахгүй байгаад байна шүү дээ. Жишээ тийм л гурван зүйл. Жишээ нь юу институт хэрэгжүүлэлт гэдэг ер нь одоо хувь хүн одоо байгууллага талаас нь хэлж шүү дээ. Сайн ажиллаж байгаа. Шинэ тооны төвшин чиглэл үнэтэй институт хэрэглээд одоо жишээ хэрэгжүүлсэн орлогын төвшөнтэй ингээд харьцуулаад байдаг шүү дээ. Энэ багц хийдэг үүрэгтэй ус гэмтэх баг байгаад байдаг чинь гэмтэх хөшөө багтаач одоо чинь орлого сайтай болоод байгаа. Энэ нэг юу бас дээр хичээл үзчихсэн жишээ нэг шүүгчдийн цэглэн үед 3 сая 500-аас биш 4 сая болгож илүү нэг тийм огцом нэмсэн. Энэ хүмүүсийн цэглэн ингээл одоо яг тэр талаар ингээд ярьжсэн. Тэнгүүр одоо ингээл тойрон ингээл цэглэн шиг санагдаж байгаа байхгүй. Тэр нь болохгүй энэ болох гэдэг юм. Тэгэхээр ер нь хаанаас нь одоо энэ бодлоо Би түрүүн бараг л ярианд нэлээд олон давтсан энийг. Дээрээ судлаа болохгүй, дороог үлээ болохгүй гэж. Өнөөдөр монголчууд ягаад ийм зарим нь яс суртахуун дорой үнэцүүлгүй болчихсон бэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол манай энэ хоёр том улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн намуудын засаглах чадвар, хүний нөөцийн зөв бодлого хамгийн гол нь хийх тийм хүсэл эрмэлзэлтээр л суурилна. Та бүхний тэр түрүүний яриад байсан бидний 30 жилд хөгжсөн улсууд гэдэг Сингапур, Солонгос байна те. Нэг хэдэн орн бид дурддаг. Тэднэр дээр жишээ сакшүлэл гүржид огцом өөрчлөлт хийсэн байдаг те. Их жишээтэй тэдний би зүгээр өөрөө миний санал шүү. Онол гэхэд хаашаа санал тэднэр дээр ганцхан зүйл байсан. Нэгдмэл нэг л зүйл байгаа. Нэг нь цэргийн генерал нөгөөх нь нэг юм байх нь хамаагүйгээр. Тэнд тухайн улс орноо хөгжүүлэх гэсэн чин сэтгэл байсан. Тэгэхээр намууд маань улс орноо хөгжүүлэх чин сэтгэлтэйгээр шинжлэх ухаанч байдлаар урагшаа харахаас л бүх юм эхэлнэ. Тэгвэл магадгүй Монгол улс 10 жилийн дотор их өөр болчиход 26 онд биднийг ярилцчих үед хүнд вэжгээ сууж иж болно. Гэтэл бид нар өмнө нь арай гайгүй байсан юм шүү гэж сууж идэг үе байгаад байна шүү дээ тий. Энэ их осолтой хэзээ яраалан байгаа юм доод түвшин хааны тий. Тэгэхээр би бол зөвхөн дандаа л дээрээс эхлэн л гэж хэлнэ. Policy 2 Thick Thinkers